Төсвийн хүрээний мэдэгдлийн орлого, зарлага хэсэгт аль алинд нь нийгмийн даатгалын сангийн тэтгэвэр тэтгэмж, нийгмийн даатгалын сангийн асуудлууд болохоор яригдчих байгаа учраас тодруулж бун дараагийн төсөвдөр ялангуяа энийг анхаарч ажил болох талаар бас нэг хэдийн юм ярихгүй болохгүй нэ. За хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн даатгалын асуудал байгаа. За хөгжлийн бэрхшээлтэй хүн ажил хийхээр ажил олох чинь 10%, энгийн хүмүүс бол ажил олгож 12.5%, хөгжлийн бэрхшээлтэй хүн өөрөө 9.3%, энгийн хүн бол 11.5% төлж байгаа өнөөдөр. За тэгээ нийгмийн даатгалын шимтгэлийг арай бага төлж байгаа нь ашиг тусдаа мэт боловч яг үнэндээ бодит байдал дээр нийгмийн даатгалын шимтгэл төлдөг бусад хүмүүстэй адилхан нийгмийн даатгалын сангаас олгох альва боломжууд ерөөсөй байхгүй нэ гэсэн үг. За нэгдүгээрт юу вэ гэхээр нийгмийн даатгалын сангийн шимтгэлийн хуулиар нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авах биш, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсдэг. За сүүлийн 5 жил нийтдээ 36 сар ба түүнээс дээш төлсөн бол хөгжлийн бэрхшээлтэй хүн нийгмийн халамжийн тэтгэврээс нийгмийн даатгал руу шилждэг. Ажил хийх боломж нь жигд биш байхад энэ нөхцөл хангахдаггүй байгаа гэсэн үг байхгүй юу? Ажил хийх гэдэг. Тасралтгүй 5 жил ажил хийдэг хөгжлийн бэрхшээлтэй хүн бас их ховор шүү ер нь л. За амьдрал дээр бол ийм л болчиход байгаа. За дараагийнх нь болохоор хувь тэнцвэрлэн тэтгэвэр тогтоох нь бас биднэрт үйлчлэхгүй, ажиллахгүй байгаад байна. Ер нь бол тэтгэврийн дээд хэмжээ 800 мянга орчим төгрөг байхад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хувь тэнцвэлснээр 540 мянгаыг л авдаг. Та нар өөрсдөө тоо баримтаа мэдчихэл байгаах тий. За бүрэн тэтгэвэр тогтоох хэсгийг аваад үзэхээр бүрэн тэтгэвэр авах хөгжлийн бэрхшээл эрх үүсэж байгаа хөгжлийн бэрхшээлтэй ер нь байхгүй. 20 жил төлөөгүй шүү дээ. 20 жил ажил хийж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүнгэл ер нь их ховор шүү. Эрүүл мэндийн байдлаараа ч тэр нөхцөл байдлаараа ч тэр. Тэгэхээр энэ зэрэг ингээд энэ асуудлууд нь өөрөө ажил хийж байгаад ажлаасаа халагдахад ажилгүйдлийн тэтгэмжийг авч чадахгүй. Яа тэгвэл хөгжлийн бэрхшээлтэй хүн хөнгөлөлтөө нийгмийн даатгалын шимтгэл төлсөн учраас. За 12 сар бүтэн цалин авсан хэрнээ цалингийн зээл авч чадахгүй. 12 сар нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн мөртлөө цалингийн зээл ч үүсэхгүй. Банкны зээл ч үүсэхгүй. Халамжийн сангийн тэтгэвэр 328 мянга байхад нийгмийн даатгалын сангийнх 540 мянга хавцаа байгаа тий. Тэгэхээр ер нь бол энэ ирэх жилүүдэд за ингээд 25, 26, 27 онд энэ асуудлаа шийдэхгүй бол том зургаар дүгнэхээр хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн эдийн засгийн эрх гэдэг зүйл бол огт хэрэгжихгүй байнуудаа л гэж дүгнэлт хийх гэдэг юм л да энэ нөхцөл байдлыг аваад үзэхээр. За би нэг энэ асуудал дээр ямар төлөвлөгөөтэйг асуумаар. За сүүлд нэг тодруулмаар энэ дагаа эдийн засагчдаас ер нь энэ засгийн шийдвэр гаргалтын удаашрал нь дотоодын нийт бүтээгдэхүүнд тий ялангуяа энэ улсын төсөв энэ төсвийн хүрээний тооцоо гаргахад яаж нөлөөлдөг юм тооцоолол байдгүй. Энийг тэр дундаа өвдсөн хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, нийгмийн эмзэг бүлгийн ирээдүйд яаж тусдав гэдэг тооцооллыг та нар хийж энэ төсвийн хүрээлийн тооцоог хийдгүү. Энэ дээр ер нь яаж гаргадаг юм бэ тооцооллуудаа? Энэ дээрээс хариулт авъя. За анги хамгаалсан сайд хариулт өгье. За саран жуулан гишүүнээ би тантай бас санал нэг байгаа. Та бүхэн бас баясгалан гишүүн бид гурав бас сүүлийн үед энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал, за гол нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг гол тогтолцооных нь хувьд нэг шинжилт хийя гэдэг дээр зарчмаа тохироод тэгээ бид нар чинь энэ тогтолцооны зураглал гаргах гээд хамтдаа суугаад байгаа шүү дээ. Тийм ээ саран жуулан гишүүнээ. Тэгээ энэ зураглал гарч ирснээр юуг давуу талыг бий болгож байна вэ гэхээр ерөөсөө эхийн хэвлэлээс төрөөд ямар нэгэн байдлаар хөгжлийн бэрхшээлтэй гэдэг нь онцлогдоод ингэх юм бол яг аль насандаа эрүүл мэндийн үйлчилгээ, боловсролын үйлчилгээ, нийгмийн хамгааллын үйлчилгээг ямар хэлбэрээр яаж авах вэ? Аль наснаас дараагийн сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсрол, мэргэжлийн боловсрол, дээд боловсрол, насан туршийн боловсролын тогтолцоо руу яаж шилжих вэ гэдэг энэ тогтолцооны зураглалуудыг бид нэр гаргаж ирээд за энийг дагуулж яг таны хэлж байгаа энэ тэтгэвэр тэтгэмжийн асуудал байгаа. Насан туршдаа хүн дэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд болж онцлогдож байгаа юм хүмүүс ч бас байгаа. Тэгээ энэ дээр тохирсон бид нар энэ одоогийн явж байгаа энэ халамжийн тэтгэвэр, хувь тэнцвэлсэн тэтгэвэр, за хувь тэнцвэлсэн тэтгэврээс цаашаа бүрэн тэтгэвэрлүүд яаж шилжилтүүд хийх вэ гэдгийг бол бид нар их нарийн тогтолцооных нь хувьд маш сайн шинжилгээ, анализ хийж энэ дээр гаргалгаанууд гаргах ёстой. Тэгэхээр би
тантаа бас нэг зүйлийг л яриад байна шүү дээ. Одоо цөмөр ингээд нэг асуудлыг шийдэхдээ нэг юм галуунтраасан байдлаар одоо авч хэлцгээ болж яваа. Тогтолцоогоор нь харьяа. Системээр нь харьяа. Тэгжээж зөв онш тавьжээж зөв имчилгээ зөв одоо арга шийдлүүд гаргахгүй болвол нэг удаагийн хуулиар нэг удаагийн одоо хуулийн өөрчлөлтөөр бид нар энэ асуудлуудыг бол шийдэж чадахгүй юм байна. Тийм учраас өнөөдөр энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхаа цаашдаа энэ хөдөлмөрийн чадвар алдагдлын асуудлуудыг нэг ICF гэдэг олон улсын одоо тогтолцоон шилжүүлж за эндээсээ үндэслэж одоо хөдөлмөрийн тэр чадвар алдагдлуудыг яаж үнэлэх үү? Тэрийг яаж нөхөн сэргээх үү? Амьдралд одоо яаж бие дааж оролцуулах үү? За энэний дэмжсэн одоо нийгмийн даатгалын тогтолцоо, энийг дэмжсэн одоо үйлдвэрлэлийн бас мөрөгжлийн шалтгааллах өвчний тогтолцоо, энийг дэмжсэн ажилгүйдлийн тогтолцоо, энийг дэмжсэн тэтгэмжийн одоо тэтгэврийн тогтолцоонууд нь одоо яг яах вэ гэдгийг бид нар ингээ ярилцж байна. За удахгүй бид нар улсын хурал дээр одоо тэтгэврийн шинжилэл болон нийгмийн даатгалын одоо энэ тогтолцооны асуудлаар шинжиллийн эргэцэн юг одоо өргөн барихаар ингээ бэлдэж байгаа. Энэ хүрээндээ яг таны сая хөндөж тавьсан одоо асуудал дээр нэлээд томоохон юм одоо бодлогын шийдлүүд оруулж ирнэ гэдэг бас би энд ингээ хэлье гэж